Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Төгс болсон хүмүүст өгөх амлалт. Бурхан хүнийг төгс болгох зам нь юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Чи Бурханы шүүлт болон гисхээлтийг хүлээн авахд бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрв чи тийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол чи Бурханы ажлыг одоо ч мэдэхгүй байгаа ба ариун сүнсээр огтхонч гэгээрүүлэгдээгүйг энэ нь илтгэж байна. Тийм хүн төгс болгуулж чадахгүй. Тэд төр зуурхан идэх бага хэмжээний нэгүслийг хүлээн авах ба урт хугацаагаар үүнийг хадгалж чадахгүй. Хэрв хүн зүгээр л Бурханы нэгүслийг эдэлж байвал тэр Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар тайван байдал болон зугаа цэнгэл ямарч гай барцад азгүй явдалгүй хөнгөн хялбар амьдралд сэтгэл хангалуун байж гэр бүлийнхэнтэйгээ ямарч хэрүүл маргаангүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ёроол хэмээн итгэж байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөөл Бурханы нэгүсэл билээ. Чи зүгээр л Бурханы нэгүслийг хүртэж байгаадаа сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий энгийн юм. Хэдийгээр чи өдөр болгон Бурханы үгсийг уншиж, өдөр бүр залбирч, чиний сүнс тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрч байсан ч эцэстээ чи Бурхан болон түүний ажлын талаарх ямар ч мэдлэгийг ярьж чадахгүй. Эсвэл тийм ямар ч дадлаг туршлагагүй байдаг ба. Чи Бурханы үгийг хичнээн их идэж уусан нь хамаагүй. Хэрвээ чи өөрийн сүнсээрээ амар амгалан болоод таашаалыг л зөвхөн мэдэрч чамд Бурханы үг юу тайж харьцуулшгүй амттай эдлээд ханамгүй мэт байдаг ч хэрвээ чамд Бурханы үгийн ямар ч бодит дадлаг туршлага, ямар ч бодит байдал байхгүй бол Бурханд итгэх тийм итгэлээс чи юу хүлээн авах вэ? Хэрв чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чадахгүй бол чиний идэж ууж байгаа байдал болон залбирал нь бүхэлдээ шашинтай холбоотой байна. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож олж авч чадахгүй. Бурханаар авахулсан бүх хүмүүс нь үнэнийг хайдаг хүмүүс байдаг. Бурханы авдаг зүйл нь хүний бие махбод эсвэл түүний өмч хөрөнгө биш. Харин түүн доторх Бурханд хамааралтай хэсэг юм. Тийм учраас Бурхан хүний бие махбодыг биш, харин зүрх сэтгэлийг нь төгс болгодог. Иймээс хүний зүрх сэтгэлийг Бурхан авах боломжтой гэж би хэлдэг. Өөрөөр хэлбэл Бурхан хүнийг төгс болгодог гэдэг үгний мөн чанар нь Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгох явдал ба ингэснээр энэ нь Бурхан руу эргэж түүнийг хайрлах юм. Хүний бие мах цуснаас бүтсэн. Бурханы хувьд хүний бие махбодыг авах нь ямар ч хэрэггүй. Учир нь энэ бол гарцаагүй, үхчин, илжирдэг зүйл билээ. Энэ нь Бурханы өв залгамжлалыг эсвэл түүний ёроолыг хүлээн авч чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн хүний биеийг авч, хүний бие махбодыг энэ урсгалд байлгавал хүн энэ урсгалд нэр төдийл байх боловч хүний зүрх сэтгэл нь сатаанд харьяалагдах болно. Тэгвэл хүн Бурханы илэрхийлэл болж чадахгүйгээр зогсохгүй, харин оронд нь түүний ачаа болох болно.
Тиймээс Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй байх юм. Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы өрөөл болон түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл тэд Бурханд юу байгаа болон тэр юу болохыг хүлээн зөвшөөрдөг. Ингэснээр энэ нь тэдний дотор байгаа зүйл болдог. Тэднийг боловсруулсан Бурханы бүх үг тэдэнд байдаг. Бурханы оршихуй ямар ч байсан, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь авч тэгснээрээ үннийг амьдран харуулж чаднаа. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахулж чадах гүн юм. Зөвхөн тийм хүн л Бурханы хүртээсэн эдгээр ёроолуудыг өвлөн авах эрхтэй. 1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах. 2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх. 3. Бурханы өдөрдмжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх. 4. Газар дээр Бурханы хайрладаг дүр төрхийг амьдран харуулж, Петертэй адил Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы төлөө цовдлогдсон, Бурханы хайрыг хариулахын тулд үхэж чадахгүйц байж, Петертэй адил алдартай байх. 5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх. 6. Үхлийн бүх хүлээс болон үхэхсдийн орныг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломжийг өгөлгүй Бурханаар эзэмшүүлж, шин соргог, галт цогтой сүнсэн дотор амьдарч, алчааж ядарсан байдалгүй байх. 7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан юм шигээр бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх. 8. Алдрыг Бурхантай хамт хүлээн авч, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх. 9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл Бурханы хайртай хүү болох. 10. Бие махбодыг даван гарч, хэлбрээ өөрчлөн, Бурхантай хамт гуравдагч тэнгэр лүү дээш гарах. Бурханы ёроолыг өвлөн авч чадах зөвхөн тэр хүмүүс нь Бурханаар төгс болгуулж авахулсан хүмүүс юм. Чи ямар нэг зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санамсаргүйгээр төгс болгодоггүй. Хүний харж чадах нөхцөл байдлууд болон илэрхий үр дүнгууд байдаг. Энэ нь Бурханд итгэж байгаа цагт тэр Бурханаар төгс болгуулж, авахулж чадах бөгөөд газар дээр Бурханы ёроол, өв залгамжлалыг хүлээн авч чадна гэж хүний итгэдэг шиг биш. Тийм асуудлууд нь хэтэрхий хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөхийн тухайд бол бүрч илүү хэцүү байдаг. Одоо та нарын эхлээд ирж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулах бөгөөд өөрт тулгарсан бүх хүмүүс, асуудлууд болон зүйлсээр дамжуулан Бурханаар төгс болгуулах юм. Ингэснээр Бурхан юу болохын ихэнх нь та нарт нэгдэх болно. Бурханаас илүү их агуу ёроолыг өвлөн авах хэрэгтэй болохоос өмнө та нар эхлээд газар дээр Бурханы өв залгамжлалыг хүлээн авах ёстой. Энэ бүх зүйлс нь та нарын ирж хайх ёстой зүйл бөгөөд та нарын эхлээд ойлгох ёстой зүйл юм. Бүхий л зүйл Бурханаар төгс болгуулахаар чи хэдий ч нэ их ирж хайна. Чи бүх зүйл дээр Бурханы гарыг төдий ч нэ их харж чадах бөгөөд
Тэгснээр янз бүрийн асуудал дээр, янз бүрийн өнцгөөс Бурхны үгийн оршихуй болон түүний үгийн бодит байдал руу орохыг идэвхтэйгээр ирж хайна. Чи зүгээр л нүгэл үлдэхгүй байж, ямар ч үзэлгүй, амьдралын философигүй, мөн хүний хүсэлгүй байх тийм сөрөг байдалдаа сэтгэл хангалуун байж болохгүй. Бурхан хүнийг олон янзын аргаар төгс болгодог ба бүхий л асуудлуудаар дамжуулан үр дүнд нь чамайг төгс болгох боломжтой. Чи зөвхөн эерэг талын хувьд төдийгүй, сөрөг талын хувьд ч төгс болгуулж болох ба тэгснээр чамайг баяжуулна. Өдөр бүр төгс болгуулах боломж болон Бурхнаар авахуулах цаг байдаг. Хэсэг хугацааны тийм дадлаг туршлагын дараа чи асар ихээр өөрчлөгдөх болно. Одоо чи урд нь ойлгож байгаагүй маш олон зүйлийн талаарх мэдлэг ухааныг аяндаа олж авах болно. Чи бусад хүмүүсээр заалгахгүйгээр, өөрийн мэдлгүйгээр Бурхнаар гэгээрүүлэгдэх болно. Ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрч, чиний бүхий л дадлаг туршлага илүү нарийн болно. Чамайг Бурхан удирдан чиглүүлэх болно. Ингэснээр чи аль нэг тал руу эргэж буцахгүй. Тэгээд чи түүгээр төгс болгуулах замд орох болно. Бурхнаар төгс болгуулахыг, Бурхны үгийг идэж ууснаар төгс болох явдлаар хязгаарлаж болохгүй. Иймэрхүү туршлага нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд хангалттай ихийг хамардаггүй. Энэ нь зөвхөн хүнийг маш бага хүрээнд хязгаарладаг. Энэ тохиолдолд хүмүүст хамгийн их хэрэгтэй сүнслэг шим тэжээл дутагддаг. Хэрвээ та нар Бурхнаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол бүх зүйлсийг мэдэрч туулж сурах ёстой ба өөрт тулгарч буй бүхэнд гэгээрэх ёстой. Чи сайн ч бай, эсвэл муу ч бай, ямар нэг зүйлдээ нүүр тулгарх үедээ үнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг идэвхгүй болгох ёсгүй. Юу ч болсон бай. Чи Бурхны тал зогсоод альвааг харах чадвартай байх ёстой бөгөөд үүнийг хүний өнцгөөс шинжилж судлах ёсгүй. Энэ нь чиний дадлаг туршлагдах гажуудал юм. Хэрвээ энэ нь чиний дадлаг туршлагын арга маяг бол зүрх сэтгэлийг чинь чиний амийн ачаа эзлэх болно. Чи үргэлжид Бурхны төрх байдлын гэрэлд амьдрах ба өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд тийм ч амар хазаахгүй. Тийм хүнд агуу хэтийн төлөвтэй байдаг. Бурхнаар төгс болгуулах маш олон боломж байдаг. Энэ нь бүгд та нар Бурхныг үнэхээр хайрладаг эсхээс болон та нарт Бурхнаар төгс болгуулж, Бурхнаар авахуулж, түүний ёроол өв залгамжлалыг хүлээн авах шийдвэр байгаа эсхээс хамаардаг. Та нарт зөвхөн шийдвэр байх нь хангалтгүй. Та нар маш их мэдлэгтэй байх ёстой. Тэгэхгүй бол өөрсдийн хэрэгжүүлэлтийн хувьд үргэлж хазайх болно. Бурхан та бүхнийг бүгдийг нь төгс болгохыг хүсдэг. Одоо байгаагийн дагуу хэдий дийлэн хүмүүс Бурхны ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн ч гэсэн тэд зүгээр л Бурхны нэгүслийг эдлэх явдлаар өөрсдийгөө хязгаарладаг ба түүнээс зөвхөн махан биеийн тав тухыг хүлээн авахыг хүсэж байдаг. Тэд илүү их, илүү өндөр илчлэлийг хүлээн авахыг хүсдэггүй ба хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгааг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, түүний үйлчлэл, Бурхныг хайрлсан түүний зүрх сэтгэлд ариун бус байдал илүү бага байсан ч гэсэн хүний доторх мөн чанар болон
Түүний хоцрогдмол үзэл санааны тухайд бол хүн бие махбодын амар амгалан зугаа цэнгэлийг үргэлжид ирж хайсаар байдаг бөгөөд Бурхан хүнийг төгс болгох нөхцлүүд ямар байх ёстойг мөн үүний зорилгыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал одоо ч дорд, бүдүүлэг, муудаж завхарсан байдаг бөгөөд өчүүхэн төдийч өөрчлөлтгүй байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Харин ч тэд бусдын төлөө итгэж байгаа юм шиг чин сэтгэл, хичээл зүтгэлгүйгээр авирлан өдөр хоногийг дэмий өнгөрөөж, урсгал даган зориггүйгээр оршин тогтнодог. Цөөхөн хэдэн л бүх зүйлд Бурханы үг рүү орохыг ирж хайж, илүү баяжуулах зүйлсийг олж авч, өнөө үеийн Бурханы гэрдэх илүү их баян хүмүүс болж, Бурханы өрөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахыг ирж хайж, газар дээр Бурханы амлалтыг өвлөн авч чадах бол, хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэж, цаг хугацааг дэмий өнгөрүүлэхгүй байхыг зорж байгаа бол, энэ нь идэвхтэйгээр додогшлох хүслэнд зам юм. Зөвхөн ийм байдлаар л чи Бурханаар төгс болгуулах үндсэнтэй мөн шаардлага хангасан байна. Чи Бурханаар төгс болгуулахыг зорддог нэгэн үнэхээр мөн үү? Чи бүх зүйл дээр үнэхээр чин сэтгэлээсээ байдаг нэгэн мөн үү? Чамд Петрийн ихтэй адил Бурханыг гисэн хайрын сүнс байгаа юу? Чамд Есүстэй адилаар Бурханыг хайрлах хүсэл бий юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн. Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс үү? Чи өнөөдрийн практик Бурханд итгэдэг. Бие махбод дахь практик Бурхан, Тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Чи эзэн Есүс Христэд итгэдэг. Тэр нь хүн төрлөختнийг золин аврах Есүсийн цовдлол болон түүний үйлдэлсэн тэмдэг, гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн байсан учраас юм. Гэсэн хэдий ч хүний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон шинхэн ойлголтоос гардаггүй. Чи зөвхөн Есүсийн нэрэнд итгэдэг боловч түүний сүнсэнд итгэдэггүй. Учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт анхаардаггүй билээ. Бурханд итгэх чиний итгэл хэтэрхий балчир. Хэдий чи Есүст олон жил итгэсэн ч гэсэн Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгохгүй гэж үү? Чи Есүс Христийн хоолыг маш олон жил дэмий эзэснийг энэ нь харуулж байна. Би тийм хүмүүст дургүйгээр зогсохгүй. Чиний шүтэн мөрөгдөг эзэн Есүс Христ ч гэсэн тэгдэг гэж би итгэдэг. Тийм хүн хэрхэн төгс болгуулах вэ? Чиний нүүр улайхгүй байна гэж үү? Чи ичихгүй байна уу? Чамд одоо ч Есүс Христтэй нүүр тулах зориг зүрх байна уу? Та нар бүгдээрээ миний үгний утгыг ойлгож байна уу?